Сайн байцгаана үзэгчдээ Бизнесмен подкастын тусгай дугаар эхэлж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарт маань маш сонирхолтой зочид хүрэлцэн ирсэн байна. За тэгээд зочдоо эхнээс нь танилцуулъя. Монголын финтек группийн гүйцэтгэх захирал Neocity төслийн санаачлагч Наранбат хүрэлцэн ирсэн байна. За мөн бизнесмений үүсгэн байгуулагч Энхбат захирал маань одоо хүрэлцэн ирсэн байна. Тэгээд өнөөдөр бас намайг одоо энэ подкастыг хөтлөхөд бас хүч нэмэхээр хүрэлцэн ирсэн байна. За тэгээ өнөөдөр бид хэд ер нь бол одоо боловсрал, амьдралын чанар, тэгээ одоо юу гэдгийг доктортой хөгжил гэх мэтлээ олон сэдвээр ярилцсан. За тэгээд Наранбат захирал танаас яриагаа эхлэе гэж бодож байна л та. Тэгээ ер нь сүүлд бас нэг тийшээ явчлаа гэж хэлжсэн. Ер нь тэр сүүлийн үеийн сонин сайхнаас ямар ажил амжуулаад хүрч ирвэ? За баярлалаа өрсөнд. Кантон фэр гэдэг хятадын Гонжур очоод барилгын материал үзэсгэлэнд оролцоод Neocity төсөлтэй холбоотойгоор бас материалууд үзэж хараад ирсэн. Тэг ерөнхийдөө бол нөгөө дандаа л ажлын бизнес уулзалтуудыг хийж байгаа. Тэг манай үндсэн төсөл нөгөө high pay Sentiment Монголын олон улсын мөнгөн гуйлга болон гадаад төлбөр тооцоон дээр одоо ажилладаг компани. Тэгэхээр гадаад түншүүдтэйгээ уулзах, хурал цуглаанд оролцох ажлууд ихтэй. Тэг тэгж явнгаа бас гадны одоо туршлагыг судлах, соёлыг судлах, тэгээд тэнд үдсэн харсан одоо туршлага хөрөнгөлүүлсэн зүйлсийг Монголд нэвтрүүлэх, тэгэл одоо финтек бизнес болон барилга төрөл нэвтрүүлэхтэй барилгын бизнес орсон шиг ингээл нөгөө байнгын барилга байшин хардаг болсон. Ийм байдалтай л явж байгаа зүйлээ үед. Таныг өмнө нь Hype Sendly-гээ төслийг хэрэгжүүлдгээр нь мэднэ финтек төслүүдтэй дандаа. Тэгэнгүүт одоо барилгын салбарт орж ирэх хэрэг сонирхолтой санагдсан. Тэгээ ингээд сая харсан чинь бас одоо юу гэдэг одоо сошиал медиагаар ч юм уу маш их мэдээлэл явж ийн л да Neocity төслгээд ямар онцлогтой төсөл юм бэ? Ер нь яагаад барилгын салбар руу яваад орчих вэ? Барилга руу орох болсон шалтгаан юу вэ гэхээр бид нар чи ихлээр санхүүгийн бизнес ер нь бол ийм үл хөдлөх хөрөнгө худалдаж авч мөнгө олдоггүй актив хадгалж болохгүй дандаа кэшараар бид нар бизнес хийдэг байсан. Тэг яалтчгүй 2 3 одоо офис түрээслээд эхлэхээр түрээсийн зарлан өтөр очиж бид нар нэг өөрсдийн гэсэн офстой болох юмсаа гэж мөрөөддөг байсан. Тэгээ нөгөө бизнес эрхлэлтэй хүний чинь нэг мөрөөдөл нь нөгөө SEO-гийн мөрөөдөл чинь нэг IPO хийх гээд байдаг гэжсэн. Тэгээ би тэрийг бол биелүүлсэн Sendly IPO. Одоо нэг юм өөрсдийн гэсэн офстой болох хэрэгтэй гэж сүүлийн 3 жил ингээ хөөцөлтөд явсан. Тэгээд давхар офсаас гадна нэг юм барилга байшин хотхон байх хэрэгтэй байна. За тэгээд ажилчид нэг дор амьдэрдэг бол тэр чинь одоо ямар гоё байл гэж боддог ус. Ягаад гэвэл манай ажилчид ч гэсэн одоо өглөөрөө хүүхдээ өргөж өгнө, бүглэрнэ гэж адилхан стресстэй. За тэгээд барилга барихаар болоо офстой болохоор болоод нэг 4 гагаатартай болсон чинь нөгөө сургуулийн асуудлыг шийдэхгүй бол энд ягаад ч манай тэр төсөл ерөөсөө амжилттай болохооргүй. Тийм шүү дээ. Ер нь төгжрлийн гол шалтгаан ч бас сургууль гэдэг шүү дээ. Тэгээд ямар сургууль авчрах уу? Одоо хятад хэлний ууцаа сургууль санал тавих уу? Яах вэ? Ямар одоо сургууль илүү тренд байна гэж бодож байна. Хүү юу яриад байгаа юм чинь шинэ Монгол маань байна шүү дээ. Би ч одоо шинэ Монголын төгсөгчтэй одоо галаа агштайгаа шинэ Монголынхантайгаа уулзъя гэх. Тэгээд нодлонгийн хавраас хойш бид нар энэ саналыг тавиад тэгээ одоо нөгөө манай шинэ Монгол сургуульчин бол илүү нөгөө босрлын чанар үн цэнийг олон жил хадгалж ирсэн. Өөртөө бас тэр менежментээ өөртөө онцлогоор авч явахгүй бол одоо хүнтэй хамтралаа гэх тэрийг алдчихгүй гэж боддог ч гэдэг маш олон хүн өмнө санал тавьж ирсэн. Тэгээ бид нар бол одоо өстой багшаа гэж шалсаар байгаа л тэгээд нодлон намар 9 сард бид нар одоо хамтын ажиллагааныхаа санамж одоо гар өсөж зураад тэгээд 11 сараас барилгын ажил эхлээд одоо ингээд амжилттай төсөл мэнийг сайхан явж байна. Энэ төслийн яг гол онцлог нь юу байгаа лээ? Яг уу бусад барилгын төслөөс ялгарч. Яг нэг номерын яг бид нар чинь бүх төрлийн бизнесийг хийгээд нэг ийм зарчимтай байгаад байгаа. Одоо ингээ байгаа проблем юу вэ нэ? За тэр проблемыг бид нар одоо ямар байдлаар инновац гаргаж иж бид нар шийдвэрлэх вэ? Тэгжээж асуудлыг шийдсэн одоо захин үйлчлэгээч вэ нүү, цэвэр усч вэ нүү, барилгач вэ нүү, машинч вэ нүү тэрийг бид нар одоо борлуулах тухай асуудал чиглэл бизнес. Тэгээд Монголын асуудлуудыг жагсаага үүссэн чинь сургууль цэцэрлэгийн хүрэлцээ юм байна. За тэгээд нөгөө зам гарцын одоо хүрэлцээний асуудал юм байна. Гараж зогсоолын хүрэлцээний асуудал юм байна. Ногоон байгууламжийн асуудал юм байна. Энэ болгоныг нь бид нар жагсааж бичиж байгаа. Бид нар энийг хэрхэн шийдэж болох юм бэ гингүүтээ нэг нэгээр нь бид нар асуудлыг шийдсэн төлөвлөлтийг бий болгосон. Тэгээ энэний хүрээнд бол одоо төсөл маань бол одоо дөнгөж ийм одоо суурийн зутгалтан дээр 3 4 давхартаар явж иж одоо урьдчилгаа борлуулалт маш сайтай хүмүүсийн эрэлт хэрэгцээ нэгдсэн ийм байдалтай явж байгаа. Тэгэл олон төрлийн инновацийг одоо шингээсэн тэм төсөл болохыг хүсэж байгаа. Тэгээд гол хэлэх зүйл юу вэ гэхээр бид нар яг адилхан байшинг
барих юм бол тэр амжилт болохгүй. Санхүүгийн салбарт ч гэсэн бид яг банктай адилхан үйлчлэгээ гаргах юм бол бид нар яагаад ч амжилт болохгүй. Хүмүүс дассан сурсан тэр том банкуудынхаа үйлчлэгийг нэвтрүүлнэ. Тэрнтэй адилхан барилга дээр ч гэсэн бид нар илүү нөгөө хүнд хэрэгцээтэй зүйлүүдийг шингээж өгсөн. Одоо бид нарт тулгараад байгаа Улаанбаатарын проблемыг баг ч гэсэн багасгахыг шийдсэн шийдлийг бид нар гаргаж ирээд тэрийгээ бид нар ирээдүйд ийм болох юм аа. Намар гэхэд орон сууцны ажилтнанд оруулаад энд ийм мод тарина, ийм ногоон байгууламжтай, ийм сургууль баригдана, ийм цэцэрлэг баригдана гэдэг зүйлийг бид нар хилжээж барилга маань ажилтнанд ороогүй хад одоо бас ийм банк санхүүгийн байгууллагууд бидэрт одоо санхүүж сайтай байж байна. Хүмүүсээс урьдчилгаа одоо захиалгуудаа маш сайн өгсөн ийм байдалтайгаар л явж байна гэсэн. Зочныхаа яриаг үргэлжлүүлэх нэг сонирхолтой байна. Тэр нь юу вэ гэвэл ер нь энтерпренер гэж хэн юм бэ гэж маш олон хүмүүс асуудаг. Энтерпренер гэдэг хүн бол чухамдаа яг өнөөдрийн манай зочны ярьж байгаа зүйл байхгүй. Асуудлыг олж хараад өөрөө эрсдэл үүрч, өөрөө хариуцж шийдэж байгаа хүн байхгүй. Тэр нь юу гэсэн үг гэвэл нэгэнт энэ Монголын нөхцөлд маш олон шин зүйлийг өөрөө шийдэхээс хойш зүгээр нэг хэцүү юм нь маш олон юмд оролцох хэрэгтэй. Асуудлыг иж бүрийн шийдэхийн тулд хот төлөвлөлтийг ч бодох хэрэгтэй болно, боловсролыг бодох хэрэгтэй болно, санхүүгөөч бодох хэрэгтэй байна. Тэгээ мэдээллийн технологийн хүн ингээд бүх юмыг холбоно. Тэгээ яагаад гэвэл эцсээс амьдрал бол бүгдийнх нь холбоос шүү дээ. Тэгээ боловсролын хувьд бол би хэлэхэд боловсрол бол бас яг үнтэй адилхан тустай зүйл биш. Боловсрол бол орчин хүн болж нийгэмдээ, улс орондоо, орчиндөө амьдрах мэдлэг чадвар шүү дээ. Өөрөөр хэлбэл хүмүүс бол боловсролыг хоёр янзаар ойлгодог. Нэг нь бол дандаа мэдлэг гэж ойлгодог. Нөгөө талд мэдлэггүй чадвар уу гэдэг асуултууд бас философи асуултууд гарч ирж байна. Тэгэхээр боловсрол бол цаг үедээ оновчтой зөв амьдрах чадвар байхгүй. Тэр чадварыг боловсролоор дамжуулж олгодог. Одоо дахиад буцаад энэ яриандаас шилжихэд бол эцэг эхнэр бол энийг шууд томьёолж хэлж мэдэхгүй ч гэсэн мэдэрч байгаа юм. Миний хүүхэд надаас илүү амьдраасаа, миний хүүхэд надаас илүү одоо боломжтой, өөрөө тэр боломжоо үүсгэх чадвартай байгаасаа гэж. Тэгээ мэдээж хүүхдийнхаа төлөө бодож байгаа. Тэр чинь өсөг сургуулийнхаа төлөө бодно. Тэгээ өөрөө байртай болохоос илүү хүүхдтэй байртай болохыг хүсэж байгаа. Чи хүүхдтэй байр өмчлөнө гэсэн үг шүү байхгүй юу? Хүүхэд нь амьдраад хүүхдэд нь бол ногоон борчин хэрэгтэй, эколог цэвэр агаар хэрэгтэй, сургууль хэрэгтэй. Хүүхдтэй илүү тааруулж байгаа юм. Түүнээс өөртөө тааруулбал магадгүй ажилдаа ойрхон хотын төвд орохыг хүсэж болно шүү дээ. Эсвэл нэг өндөр 100 давхар байшинд ч орно гэх юм. Хүүхдтэй хүн бол заавал 20 давхар 30 давхарт гэж бас бодохгүй. Гэх мэтлэн. Тийм учраас би бол боловсролыг орчин үеийн хамгийн чухал амьдралын хэв загвар гэж харж байгаа. Боловсрол бол нэмэлт зүйл биш. Энэ бол орчин үеийн хүний амьдрах арга. Одоо боловсрол бол тэр соёл гэсэн үг. Тэгэхээр боловсролыг тооцож бас барилга барьж байгаа нь энэ барилгын их онцлог юм болов уу гэж бас харж байгаа. За дээрэс нь бол мэдээж мэдээллийн технологийн хүн тэр ногоон байгууламж, цэвэр орчин, төлөвлөлт маш олон зүйлийг бодож байгаа. Тэгээд эндээ бол олонний анхаарлыг татаж мэдээж санхүүгийн талаасаа ч гэсэн амжилттай хүндсэн тэр болов гэж бодож байна. Ягаад гэвэл энэ чинь яг л өнөө цагийн хандлага байхгүй юу? Хотын дотор юм сургуультай бас юм хотнууд ер нь байдаг тий барилгууд, барилгын төслүүд тэгэнгүүт одоо бас шинэ Монголыг сонгосон нь бүр сонирхолтой. Хүмүүс ч одоо шинэ монголч бас их нөгөө хүмүүсийн донд их нэр хүнд сайтай ер нь боловсролын чанараараа нэлийн дээгүүр яригддаг тийм сургуульчтай. Тэгээд та бас шинэ Монголыг төгссөн гэхээр бас сонирхолтой санагдаж байна л та. Тэгээ бас нөгөө танаа одоо яг энэ төслийг одоо хэрэгжүүлж байгаа тийм найзууд донд бас шинэ Монголын төгсөгчд байгаа юм билий. Тэр нэг түүхээсээ хуваалцвал бас сонирхолтой байна. Сургууль дээр очиод нэг юм эрхэлж л байгаа юм л да. Багшаа бариад өгөө гэж. Давуу талаа ашиглаад. За тэгээд манай 3 найз бас хамт төгссөн бид тэр дөрүүлээ. Тэгээд одоо шинэ Монгол сургуулийн ангийн найзууд ингээл хэмээг явж байгаа. Тэгээ ер нь бол нөгөө юм альва мод байна уу, барилга байна уу, ямар нэг юм чинь цаана нэг юм эзэн бийтэй. Тэгээ тэрийг хийсэн бүтээсэн хүмүүсийн нэг юм хайр байх хэрэгтэй шүү дээ. Тэгээ тэрийг бид нэр сүнс байх хэрэгтэй тий. Бид нар нэг юм төгсөгчд нь одоо багштайгаа нийлээд тий сургууль бариад өгөө. Та ажиллуулчихаа гэх тий. Манай багш ч үгүй одоо би энэ улсын сургуулиудыг одоо сайжруулахын дээр явна. Дахиад сургууль нь болохгүй. Та одоо хоёрхан сургуулиараа төгсөгчийн тоогоор ханж болохгүй. Одоо энэ Туркийн
тий энэ Гүлэн гэдэг чинь 1100 сургууль ярьсан байхад яахлаараа та 21 аймагт 21 сургууль ярьж болтгүй ингээд бид нар чинь фантазлал багш тагаа. Мэдээж маш олон одоо та нар яг мөнгө осож чадах юм уу, яг хийж болох юм уу, эн чинь бас тоглоом биш шүү тий миний шавнараа тий. Гээл за тэгэл одоо багш маань завгүй болцсон бид нар нөгөө менежментийн баг тэгээ багшийн одоо боловсролын салбарын үнцэн авч явдаг хүүхдүүдтэй бид нар хоорондоо маш удаан ярьж байгаа энэ шийдэлт ингээд хүрсэн. Тэгээ сургууль дээр бид нар нөгөө дахиад нөгөө өөрөө чи хэлдэг дараа нь сургуультай ирдэг гэх тий. Тэгэхээр бид нар Монголын нөхцөл байдал ийм авч энийг сайжруулах. Тэгэхин тул заавалчгүй бид нар сургууль дээр төрүүлж мөнгө гаргаж ийж сургуулаа төрүүлж ажилтанд оруулах. Ингээ одоо сургууль маань 8 сарын 15 гэхэд төлхөр гадуулсан нөхцөлөөр ажилтанд орохгүй явж байна. Замаа бид нар ингээ төрүүлээд тавих гээд явж гин. Тэг яг хуу итгэдэггүй юм байлээ хүмүүс. Анх бид нар чинь 8 9 сард нэдлээ ингээд Twitter дээр ингээ мэдээ гаргасан чинь маш их юм одоо сөрөг юмнууд ирсэн. Оолоор худлаа ярьж гин. Өстө үлгэр домог зохиож гин нэ тэр яг штэ гэл. Тэгээ бид нар яадгийг ингээд барьсан. Тэгээд яг тухайн үед нэг нийгмээс ирсэн нэг мэдрэмж байсан. Тэрний юу вэ гэхээр бид нар чи нөгөө шинэ Монгол сургууль өөрөө 30 орчим тэрбумын өртгөөр босон. Бид нар 20 тэрбум төгрөгийг одоо хандив ямар ч менежмент орцохгүйгээр май гэж өгөөд зөрүүлээ шинэ Монгол сургууль манай хотноос эсдийнхэн 70% авна гэсэн ийм л одоо харилцсан бие нөө тэмцээн бодлоготой. Ингэснээр бид нар нөгөө шинэ нэг дор цогц хэв маягийг бий болон боловсролын салбарын хүртээн хэмжээг нэмэгдүүлнэ. За тэгээ манаас шинэ Монгол сургууль өөрөө их бахархалтай манай багшийн гоё бодлого байдаг. Өндөр чанартай боловсролыг олгох хэдий ч дундаж амьдралтай одоо иргэд эцэг эхчүүд хүүхдүүд болцоотой буюу одоо бага төлбөртэй байна гэдэг одоогоор $8 сая төгрөгийн төлбөртэй ийм сургууль яаж байгаа. Цэцэрлэгүүч одоо 15 сая төгрөгийн төлбөртэй болчиход байна шүү дээ. Их гоё ажлыг хийж байгаа зүгээр нэг ийм сөрөг ийм хандлага ирсэн. Тэгээд энэ боловсролын салбараа дамжуулж бизнес хийж гинэ нэтэрэ гээл. Тэгээд биднэрт бас нэг төрсэн мэдрэмж нэг ийм гоё имийг хийжээж нэг ийм одоо нөгөө лоуэр гэж ярьдэн шүү дээ. Хаасл хийнэ гэдэг те ингээд залилын хийх гээд байгаа юм шиг болчих гээд байна гээд. Тэгэхээр нь бид нар одоо эрчимтэй огцсон бид нар нөгөө барилга руугаа их анхаарч ирсэн. За сургуультай комплект ийм прожект. Гэхдээ барилга нь өөрөө илүү чанартай байх хэвээр, нүүр ордон байх хэвээр. Бид нар шинэ Монгол сургуультай гэж байгаа боловч чанаргүй муу барилга бариад ингэчих юм бол дахиад нөгөө гой хүсэл мөрөөдөл байхгүй болчихно. Унтарчин багшийнхаа нэр үндийг алдчихна гэдэг одоо утгаар бол бид нар одоо чанартай барилга барих гэж нэлээд зүтгэсэн. Тэгээ тэр хүрээндээ бол бид нар одоо нөгөө 10 давхрын намд төлөвлөлттэй одоо Улаанбаатарт хамгийн том ногоон байгууламжтай. За тэгээд нөгөө ногоон барилгын лид гэдэг гэрчлэгийг бид нар авсан ч гэдэг юм уу ингээд энэ байна шүү дээ тий. Тэр гэрчлэг. тий. Энэ бас их ач холбогдолтой гэрчлэг байгаа шүү дээ, тий. Та энэ гэрчлэгийн талаар нэг тайлбарлаж өгөх юм бол бас яг одоо lead gold гэдэг энэ гэрчлэгийг авсан анхны орон сууцны хэсэг болж байгаа юм шүү дээ Монголоос. Яг ногоон барилга, ногоон санхүүж, ногоон ирээдүй гэдэг чинь 2008 оноос эхэлтэй юм байна. Тэгээд дэлхийн дулаан аралтай холбоотойгоор үйлдвэрлэгч орнууд илүү мөнгө гаргаж тэр одоо карбоныг бууруулах чиглэлээр анхаарж байгаа. Одоо тэгээ Монголд одоо сүүлийн 5 гаруй жилийн хугацаанд нэлээд хөгжихгүй бид нар хэв маягаа олох гээд ингээд явж байна. Яг ногоон барилга гэж яг юу юм бэ гэдгийг тодорхойлох гээд жоохон тодорхойлт муутай явагдсан. Тэгээ маш олон улсын байгууллагууд олон төрлийн тодорхойлт гаргадаг. Хамгийн хүрэлцээтэй, хамгийн өргөн олон улсын санхүүгийн байгууллагууд хэрэглэгддэг нь энэ Америкийн ногоон барилгын зөвлөгөөд United States Green одоо Building Council гэдгээс гаргадаг LEED гэдэг сертификат. Энэ маань жоохон хэцүү учраас Монголд одоо 3хан офисын барилга авсан орон сууц захт авч чадаагүй байсныг бид нэр ингээд зориглоод тэгээд барилгаа барьж дуусаагүй мөртлөөсөө төлөлтийнхээ хэмжээнд нь бид нар одоо гадны зөвлөх компани Монголд авчирч байгаа. Тэгээд саяхан бид нар 4 сарын 24-ний өдөр биднэрт ийм одоо gold буюу ийм 4 ангилтай байдаг энгийн certified silver, gold, platinum гэдгийнх нь gold гэдгийг 65 нотогоор авцсан байгаа. Тэгээд энэ маань бол ийм хоёр сайн зүйлийг бидэрт өгнө. Харахандаа одоо манад байрны захиалга өгч байгаа хүмүүсийг ногоон барилгад авлаа гэхэд одоо өөрийнхөө амьдралд нь яг яаж нөлөөлөхийг бол нөгөө туршлага байхгүй учраас ойлгохгүй байгаа. Тийм. Тэгэхээр нэгэнтээ амьдраад эхлэхээр бол одоо нөгөө агаар цэлгэлт болон дулаан амьнал дэрчим үе чимнэл тэг хүндээ илтэй маш олон зүйлийг шингээгээд өгсөн учраас бол нөгөө хүн өөрөө таатай сайхан амьдрна. Давхар хүн өөрөө таатай амьдрдаг тэр орон сууцыг одоо эзэмшнээрээ ирээдүйд тэр чинь өөрөө үн цэн өснө. Орон сууц гэдэг бол өөрөө бас өөрөө олон улсад бол яалч хөрөнгө оруулалтын хэлбэл одоо хэрэгсэл монголчсон түүгээр нь одоо хүмүүс хэрэглээд одоо заншиж байна. А нөгөө талдаа бидэрт нөгөө одоо банкудаас санхүүжилт байгууллагуудаас хямд төсөөр таатай
одоо санхүүжилтүүд авах юм болцоонууд нэгдээд эхэлчихэж байгаа. Тэгээ яалтчгүй бид нар Монголын хамгийн одоо анхны өндөр зэрэгэлттэй сертификатыг наваад ирэхээр нөгөө манай Монголын арилжааны банкуд чинь 100, 150, 200, 300 сая доллараар ногоон санхүүжилт хийнэ гэдэг их усүр тавьсан байдаг. Тэрийгэ зарцуулах хэвээр. Тэгээд одоо банкудаа бид нэртээс ингээ уулзаад явж гин. Тэгээд бол их тийм таата хүлээж явж байгаа. За ашгүй хэдүүлээ надад нэг тест хийгээ үзээдхий гэдэг. Тийм. Тэгэхээр энэ их гоё жишээ болж байна л да. Тэгээ бусад одоо барилгын төсөл хэрэгжүүлж байгаа газрууд ч гэсэн бас ингээд үлгэр дуурайл авах үст тий. Ийм гоё төсөл. Энэ дээр яг би нэг зүйл тодруулж ирээ. Саяны ярианаас 3 зүйлийг манай сонсогчдод үзэгчд анхаараасаа гэж хүсэж байгаа. Нэгдүгээрх нь бол бид нар мэдэндээ цөмөр амьдралын гашуун туршлаган дээр бид нар эхлээд ерөөсөө замаач төлөвлөлгүй байшин барьдаг байсан. Ер нь байшингаа барьчаад дараа нь зам юу илээ гэд тэгээ замд нь таралцсан энэ байшинг нураана гэд ингээд хэрүүл үсдэг тийм. Тэгээ бид нар одоо замаа төлөвлөлт сурж эхэлж явах шиг байна. Дараагийнх нь бид нар дараагийн төвшин нь бол одоо сургуулаа төлөвлөж ийж хүүхдээ бодож ийж. Ингээд энэ бол нэгдүгээр зүйл бол үнэхээр монголчууд бид нар төлөвлөж जैन бодож юм. Тэрнээс хийчээ дараа нь бодож जैन гэдгээс биш. Зөвхөн хувийнхаа амийг шийдчихэд бусдын боддог энэ технологиос бид нар хамтынхаа амийг бодцоод хувийнхаа амийг бас боддог ийм арга руу шилжиж байгаа байхгүй. Энэ дээр бол энэ төслийн бас нэг давуу тал хүмүүс мэдрээд байгаа. За хоёр дахь зүйл бол түрүүн шинэ Монгол сургууль. За манай зочны маань энэ барилга эднес чинь бол нэг зүйлийг харуулж байгаа. Монголын бизнесийнхэн хамтарч ажиллах хасаамаар дараагийн шин төвшний шийдлүүдийг олж байгаа байхгүй. Зөвхөн барилгын компани ганцаараа явах биш. Зөвхөн сургууль ганцаараа явах биш. Зөвхөн санхүү ганцаараа явах биш. Бүгдээрээ нийлээд шин төвшний үйлчилгээ бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгож байгаа. Тийм учраас энэ бол бас дахиад шин зүйл. За гурав дахь нь бол би онцлж хэлмээр байна. Яг гэвэл би ч өөрөө ногоон номд байсан хүн шүү дээ. Тэгэхээр орчин үеийн амьдралын хамгийн чухал 10 зүйлийг жагсаахад түүний 5 нь ногоон гэдэг тодорхойлолттой байдаг байхгүй. Жишээл агаар, ус гэд манайх мэдэндээ нар салхи гэд. Бид нар тэр 5-ыг хайчаад зүгээр л надад нэг 100 м квадрат талбай байвал болно гэдэг чинь нөгөө 5 нь байхгүй. Тэр нь үнэн. Гэхдээ ногоон 5 нь байхгүй бол тэр 100 м квадрат чинь чанарын хувьд 2-3 дахин муу магадгүй бүр одоо хямдхан болж эхэлж байгаа. Тэгэхээр Монголын бизнес бол одоо амьдралын чанарыг тэр 10 үзүүлэлтээр нь иж урган харж байгаа. Ялангуяа дэлхийд даяар хамгийн их анхаарч байгаа. Өнөөдөр амьдралын чанарын гол асуудал бол ногоон сертификаттай холбоотой. Энийг мэргэжлийн хүмүүс үзээд та нар бол олон улсын хэмжээнд үнэлэгддэг тэр хамгийн гол амьдралын чанарын үзүүлэлтүүдийг хангаж байгаа юм байна гэж сертификат олгож байгаа. Тэгэхээр энэ сертификат бол үндсэндээ нэг л давуу тал олгож байгаа. Энийг ер нь Монголын бизнесийнхэн маш их сертификат авах ёстой учраас би хэлж байгаа. Энэ сертификат бол энэ хүний үг биш байхгүй юу? Жишээлбэл энэ хүн бараагаа зарахын тулд гоё юм ярьж болно. Бит хоёр дэмжиж ярьж болно. Гэтэл эний чинь яг үүнийхээ төлөө амьдэрдэг, энийхээ төлөө цалин авдаг, энэгээрээ мэрэгдсэн нэр хүндтэй 3 дахь тал бол тийм ээ гэж хэлж байгаа нь энэ сертификатаар дамжуулж үгээ хэлж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл энэ сертификатыг олгож байгаа байгууллага бол бид нар бас танай одоо худалдаа авагч нарт, үйлчлүүлэгч нарт үгээ хүргэж байгаа байхгүй. Тийм учраас энэ бол бизнесийн бас нэг чухал. Тэгэхээр харж байгаа ч эндээс бол бид нар манай бизнес бол өнгөрсөн 30 жилийн өмнө ямар байлаа, 20 жилийн өмнө ямар, өнөөдөр ямар болж байна. Тэгэхээр энэ бол нэг шинэ үеийн бизнесийн одоо асуудлаа томьёолох, гаргаж тавих, төлөвлөх, шийдэх бас нэг тод жишээ л дээ. Тийм дэлхийн жишгтээ хөл нийлүүлж байна. Олон улсын стандартыг ингээд авч чадчих штэ тий. Тэгээд бас одоо ингээд барилгын төсөл хийдэг гэхээр хүмүүсийн хамгийн их айдаг юм чинь тэр штэ нэг хугацаанд орох болоо яах бол 2-3 жилээр хойшлоод явцдаг ч юм уу тий. Тэгээд танах болохоор нэг хугацаанд тал дээр энэ санхүүжилт тал дээр нэлээд ингээд одоо давуу талтай байна гэж хараад байна л да. Бүгд ийм санхүүгийн бэкграундтэй залуучууд учраас тий. Тэгээ одоо жишээ нь юу гэдэг 8 сарын 15-нд сургуулаа ашиглалтанд оруулна гэж тэгж штэ. Тийм бол маш том амлалт. Ер нь энэ хугацааны тал дээр энэ санхүүгийн одоо ийм суурьтай байгаа нь та хэдэд ямар давуу тал болж байна? Яг хоо нөгөө би сайхан үндэсний телевизээр ярилцлаганд ороод тэгээд нэг юм мөрөөдөд байгаа гэсэн. Тэрийг бас одоо та хатдаг хаваалцсан. Бид нар жишээлбэл арилжааны банкнаас хувь хүн бизнесийнхэн зээл авахаар нэг өдөр очих юм бол торгуулт төлдөг.
Монгол улсын засгийн газар олон улсын бонд гаргаж байгаа хугацаа тэрх юм бол торгуулт гэдэг. Энэ чинь бол нөгөө мөнгө санхүүгийн үндсэн харилцаахгүй хариуцлагатай байх. Гэтэл бид иргэдээс олон зуун сая төгрөг авчаад хугацаа хоцруулаад ямар ч хариуцлага хүлээдэггүй. Тэгээ бид нэр юм торгуулт төлчийлтөө хэдүүлээ гээд барилгынхантайгаа ярихгүй. Тэгсэн чинь ой захирлаа яах юм 3 сар мөр хугацаа хоцроход бүр ямар ч асуудал байхгүй. 6 9 сар хоцроход бараг асуудалгүй. 2 3 жил хоцруулж жоохон асуудалтай. Тэр хүмүүс чинь тэнд бухимдгааргүй байхад хэдүүлээ наан тийм үйлдэлийг хэрэггүй гэдэг. Тэгээ би за энэ жилдээ чаддгүй юм гээд эргэжил хэрэгжүүлэх гэж бодож байгаа. За манайх 12 сарын 1-нд ажилтанд орно. За боли хүүт хөдөөмөд ажилтанд орохгүй бол хугацаа тэрсэн сар тутам танд 2 сая төгрөг 3 сая төгрөг төлнө гэж амлалт өчмөр байгаа байхгүй. Тэгвэл хүмүүст гоё хүн байраа зараад лагер дээр амьдарж агаад манад захиалга өгч чадна. Адагдлыг нь бид нар хүлээн. Нөгөө талдаа хүмүүст өгж байгаа тэр 100 ширхэг одоо орон сууцны одоо 1 сар хэвцэх юм бол 2 сая төгрөг бодох юм бол 200 сая төгрөг бид нар нөгөө барилгын гүйцэтгэх дээр хуваачна. Хэдүүлээ тохирсон амлсан бид нар бүх материалаа мөнгө өгсөн та нараас болоод танаа ажилчид наадмар зугаалж алга болоод ажилчин самбарнд явж алга болоод та нар ажилдаа барьж чадаагүй ажил хүчин дутагдлаас болоод хойшлуулсан бол торгоноо нөхдүүдээ гэдэг. Тэгээ тэр бол надад айгүй тийм нэг юм гоё санагдаад байгаа. Ягаад тэгэхээр манайх нэг юм хайн амар том бизнес харилцаа шүү дээ. Нэг нь байшин барьж, нөгөөдүүл нь орох гээд. Яг го зүгээр улс орнуудад нэг хоёр жишг байгаа даа. Өндөр хөгжилтэй орнууд Европ, Америкт бол заавалчгүй 70% очсон байж ээж захиалга авнаа. Урьдчилан борлуулалт хийж болохгүй гэдэг. Аз одоо Солонгос, Хятад, Зүүн Өмнөд Аз бид нар яаж нэхээр жоох юм одоо бага regulated market гэдэг байгаа. Бага зах зээлтэй зах зээл дээр бол урьдчилан захиалга авч болно гэдэг. Хятад бол бүр 2015-6 онд 90% нь урьдчилан захиалга авдаг гэсэн байна. Одоо нэг 65 болсон. Солонгос одоо 40-60% захиалга авч байгаа. Тэгэхээр бид нар шууд тэр зах зээл рүү очих арай амжихгүй буй болоогүй манайх нөгөө институционал санхүүжилт байхгүй байгаа учраас иргэдээс ингээм хөрөнгөө босгоод байгаа. Тэгтээ энэ дээр нөгөө маш олон одоо үл ойлголцол иргэдэг хохроос асуудал байгаа учраас нөгөө талдаа бид нар нэгэнтэй бизнесээ итгэлээ хийж байгаа бол би бол зарлчий гэсэн тийм одоо хүсэл бодолтой. Тэнийг энэ жилдээ бол яг барилга бариа сураатах ихний жил тэгээд иргэжлээс бол хэрэгжүүлээд бол бас нэг юм зөв жишээ болно л гэж бодоод байгаа юм. Тэгээ та сая нөгөө мөрөөдлгээд ярьж байна. Тэгээ галаа багш бол ярьдаг штэ. Манад сурталцсан хүүхдүүд бол мөрөөдлөө олж аваад гардыймаа гэд. Тэгээ та ер нь анх одоо шинэ Монголд сурж байхдаа өөрийнхөө мөрөөдлийг яаж олж авсан? Ер нь тэнд сурсан боловсрал одоо энэ том төслүүдийг хэрэгжүүлэхэд хэр их ингэ нөлөөлж явах шиг байна. Би чинь шинэ Монгол төгсчөөд нөгөө чинь шууд МОС эдийн засгийн сургуульд орцсон. Жохон Японд жоохон муу сурсан. Тийм амар онц сургалтан бол бас байгаагүй. Шинэ Монгол бол надад хамгийн их заасан юм бол нөгөө хүмүүжил гэж бид нэр боддог. Одоо манай ангийнхан ингээ нийлээ бизнестэй бид нар зөвл юм хийнэ гэж дандаа гэж боддог. Тэгээ сүүлд нөгөө Харвардын бизнесийн сургуульд би ч нэг жилийн програм сураад тэндээс нэг зүйлийг надад заасан. За тэрний юу вэ гэсэн чинь хувь хүн одоо хүний үнэлэмжийн асуудал. За босрал, туршлага, хандлага attitude гэж байгаа. Тэгээ хандлага муутай бол хичнээн босролтой туршилтайгаа нэмэргүй. Тэгэхээр нэг номерт хандлага. Хандлага сайтай хүмүүс нэгдэж нийлэх юм бол тэр туршлагыг эзэмшиж болно, босрлыг нь явцдаа одоо одоо бид нар чи их утгыг дуудаад ураад одоо бас лекц уншуулдаг байсан. Босрлыг бол өгж болно. Тэгээд шинэ Монголын миний сүүлд эргээ бодох нь хамгийн их биднэрт өгсөн зүйл бол ерөөсөө зөв соёл, хүмүүжил, хандлага гэдэг юмыг л одоо бид нар өгч чадсан юм байна. Тэгээд зөв бодолтой бай, зөв зүйлийг мөрөө, зөв зүйлийг хийх гэж хичээ тэмүүлэх гэдгийг бид нарт аль 10 жилийн хүүхдүүд ахт нь ингээд суугаад өчхөр аяндаа бид нар одоо манай хамт олон ингээ баг хамт олон найзууд бүрдэгтэй нэг юм анхны 4 5 анхны хүмүүс нэг тиймэрхүү төрлийн хүмүүс байхаар дандаа тийм хүмүүсээ ингээ цуглуулад нийлүүлээд байт юм байна. Шал өөр нэг бодолтой нэг нөхөр орж юм ярихаар нөгөөх нь ингээ бид нар ойлгохгүй аяндаа нөгөөх нь ингээ гараад авчин. Тэгээ бид нар нэг юм одоо нэг бурханлаг гэх нь худлаа ярих нь хайшин чи бизнес хийж байгаа юм чи. Тэгтээ ядахнаа бид нар нэг юмыг зөв хийчи, гоё хийчи гэдэг суурийн биднэрт ингээд одоо 10 жилээс нь ахуулаад шинэ Монгол сургуулиас ингээд суудсан. Тэгээ манай огч гэсэн ингээд ярддаг нь төгсөө халдгүй. Тэр лаг хүүхдүүд нь олимпиад ороод явчихна. Тэр дундаж маш зөв хандлагатай, зөв хүмүүжлэлтэй хүүхдүүдийг сургах гэж шинэ Монголын одоо эрхэм зорилго гэж ингэж яваад байгаа. Тэгээ би одоо сургуулиас авсан зүйл бол тэр яг мөрөөдлийн үед бол мөрөөдөл дандаа ингэж ахижээдэг. Нэг ингээ уул харагдаа за тэр нь л хөрчүүл алчих гэдэг болох. Чи өөрөө хүн болчихж байгаа юм чинь. 10 жилийн дараа ингээд мөрөөдөл бол ингээд ахиад явд юм байлээ. Тэгтээ өнөөдрийн байгаа төвчөндөө хүн
нэг зүйлийг тодорхой жил 2 жилийн дотор хэрэгжүүл болох зүйлийг хүн мөрөөдөж чадчихвэл тэр мөрөөдлөд биелүүлснээр дараа дахиад өөр мөрөөдөл орж ирнэ. Тэрнээс одоо юу гэдэг 10 жил ахтай бизнес Монгол 3 сургуулийг барина гэж мөрөөж исэн тийм зүйл байхгүй. Шинэ Монголыг төгссөн гут манай захирал маань залуу хүн байсан. Хамаагүй залуу байсан. Тэгээ эхнийхээ юм хийнгүүт юмаа бүтээх замаар өөр хүн болчихж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл чадвар нь ихсэж байгаа, холбоо сүлжээ нь ихсэж байгаа, алсын хараа нь өөрчлөгдөж байгаа, мэдлэг нь ихсэж байгаа. Тэгээ нэгэнт өөр хүн болцсон юм чинь 10 жилийн дараа илүү том зорилго тавьж байгаа. Тийм учраас бүтээж байгаа үрийн дэмийг хардаг. Улам. Тийм. Тэгэхээр бүтээж байгаа хүн бол үргэлж өөрчлөгдөж идэг. Тэгээд илүү дараагийн том мөр явж идэг. Тийм учраас зогсохгүй л дээ. Одоо магадгүй барилга барьж байгаад бүр тодорхой хугацааны дараа магадгүй жишээл цаг үеийн өөр байсан бол ангар гариг руу ниснэгээ зогсож болно шүү дээ. Яагаад үгүй гэж. Тэгэхээр энэ бол одоо бүтээж явж байгаа хүмүүс их онцлог. Та зогсож байгаа ч гэсэн ер нь тийм шалтгаантай байх нь шүү дээ. Ер нь зогсдгүй байхгүй. Харин тийм. Ягаад гэвэл нэгийн даваа давна, хоёрын даваа харагдана шүү дээ. Улам гоё харагдана. Нэг Оросын тийм дуу байдیں۔ Высоцкигийн. Уулнаас сайхан зүйл бол дараагийн уул байдаг гэж. Тэр чинь уулч хүний үг байхгүй. Энэ баригл дээр гарах юмсан гэд гарангуут тэрнээс гоё зүйл нь дараагийн том уул байдаг. За энэ нэг онцлог. За хоёрдугаарх нь шинэ Монгол сургуультай холбоотой боловсролтой холбоотой нэг зүйл хэлье. Яагаад галаа багш боловсрол мөрөөдөл гэж яриад идэв гэж. Ердөө энийг залуучууд их асуудыг. Зорилготой хүн боломжийг олж хардаг байхгүй. Зорилго тавиагүй хүнд боломж байсан ч харагдахгүй. Тэгэхээр хоёр адилхан хүн байж хат яагаад нэг нь боломж хараад нөгөөх нь харддаггүй юм бэ гэвэл зорилгоо тод харж байгаа хүн боломжийг олж хардаг. Яг боломжийг хайж идэг. Тэгэхээр боловсролын тогтолцооны хамгийн чухал зүйл бол хүнийг мөрөөдөлтэй болгоно гэдэг нь бол хүн зорилготой болно гэсэн үг. Зорилготой болно гэдэг бол үргэлж боломжийг харж ийн гэсэн үг. Тийм учраас энэ сургууль бол тэгж хүнийг хүн болгодог. Одоо амжилттай хүний ялгаа нь амжилтгүй хүний ялгаа хоёр бол олон зүйл бий. Гэхдээ хамгийн чухал эхний үсэг нь бол зорилго тавьдаг хүн, мөрөөдөлтэй хүн, мөрөөдөлгүй хүн гэж хоёр янз байгаа байхгүй. Тэгээ нэг багш надад хэлж ирсэн. Тэр үг надад их таалагдтыг. Хүүхэд хоёр янз байдгийг гэж. Нэг нь машин шиг хүүхэд байдгийг. Өөрөө явдаг мотортой гэж. Энэ дотроо мотортой. Нөгөөдөл нь зарим нь бол чиргүүл шиг байдаг. Зөвхөн юмны араас зүгддэг, өөрөө моторгүй. Тэгэхээр сургууль төгссөн хүн за түрүүн хандлага гэж ярьлаа. Нэг л асуулт байдаг шээ. Энэ хүн дотроо мотортой хүн үү? Альсвал чиргүүлүү гэж. Тэгээ энэ бол хандлагатай холбоотой, зорилготой холбоотой. Одоо энтерпренер болохын хамгийн чухал бас нэг онцлог бол мөрөөдөлтэй байх явдал. Тэгээ тэр мөрөөдөлтөд хүрэхин тулд мэдээ сахилга, төвчээр, арга барил, технологи, мэдлэг маш олон юм хэрэгтэй. Мөрөөдөл нь байхгүй л юу? Тэр бүгдүүлийг хэрэггүйгээс гадна тэрийг олж чарахгүй шүү дээ. Тийм учраас би бол одоо бизнес энэ MS сэтгүүлийг ингээл гаргаа санаачлаад явж байхдаа яг л энэ хүн яагаад бизнес хийх гэж оролцсон юм? Яагаад гэвэл өөрөө эрсдэлгүүрээд мөнгөө зараад өрөнд ороод олонний өмнө хариуцлага хүлээгээд явахын тулд хангалттай сайн мөрөөдөлтэй байх хэрэгтэй шүү дээ. Ганцхан тэр мөрөөдлөө ярьж чадж гин үгүй юу гэдэг бол бас тустай асуудал. За бас нэг зүйлийг онцолж хэлэхэд хариуцлагын тухай ярьлаа. Одоо торгуул төлсөн ч яах вэ гэж. Тэгээ хариуцлагыг бол монголчууд бид нар буруу ойлгоод байт. Жишээлбэл хариуцлага бол одоо хариудын шийтгэл ирдэг гэдэг. Үгүй шүү дээ. Хариуцлага ямар учиртай гэвэл нийгэм бол маш олон юм холбогддог. Жишээлбэл энэ жишээн дээр шинэ Монгол сургууль барилга энэ хүн ингээд бүгд олон хүмүүс холбогдож байна. Энэ хүмүүс ингээ араа шүд шиг холбогдохын тулд яаж холбогддог гэж итгэлээр холбогддог байхгүй. Харин итгэл байхгүй л хийрэгчдэг. Өөрөөр хэл итгэл байхгүй хоёр хүн холбогддоггүй. Тийм учраас орчин үеийн бизнесийн хамгийн чухал зүйл бол олон хүнтэй холбогдох ёстой, олон боломжтой холбогдох ёстой, олон том асуудлыг шийдэх ёстой. Тэгэхээр холбогдох хэрэгтэй. Холбогдохын тулд юу хэрэгтэй? Итгэл даах чадвартай байх ёстой. Тэгэхээр орчин үеийн бизнесийн хамгийн том капитал бол мөнгөтэй байх бол чухал зүйл. Хүнтэй байх чухал. Хамгийн чухал зүйл бол итгэл даах чадвартай юу?
Жишээл барилгыг бүгд барьж байгаа. А яагаад энэ компанид итгэх одоо илүү бас итгэл таах чадвар. Яагаад банк өгсөй итгэл таах чадвар. Тэгэхээр бизнесийн нэг нууц бол итгэл таах чадвар байхгүй бол антай холбогдохгүй хэрэгсээр гал дуусна. Тэгэхээр маш олон хүн хийрэгдэг байхгүй. Эхний хүнийг хурцдаг. Тэгэл хийрэгдэг горимд орчдөг. Тэгэхээр хийрэгдэг хүнтэй хүмүүс хамтрахгүй шүү дээ. Тэгэхээр бизнесийн маш чухал капитал хэм үнэт зүйл бол итгэл байхгүй. Тэгээ энэ бүгд нь ингээ хосолж ээж энэ төсөл явж байгаа шүү дээ. Тийм учраас өнөөдрийн подкастын зочин маань энэ бүгдийг яаж холбосон, яаж хийсэн, яагаад хийсэн гэдгээл ярьж байгаа их сонин жишээлтэй. Тэгээ энэний чинь цаана талд бол одоо залуу хүмүүс бус бизнес суралцах маш олон зүйл байгаа. Nice. Би яг ярих гэж бодож ирсэг хэлж байна. Тэг хүмүүстэй ч би ингээ яриад байгаа. Бид нар яагаад бид нар 3 жилийн өмнө 7 жилийн өмнө барилгын бизнест орж чадхааргүйсэн юм байна. Айгүй хэцүү юм байна. Маш олон талын харилцаа юм байна гэд. Тэгээд одоо бид нар мөнгөгүй байхдаа л мөрөдлөө болгоно гэж л одоо энэ сургуулийг барьж өгөх амлтгуулээ гэл ингээ явж байгаа ш. Тэрнээс ингээ байнгын дансан мөнгө байж идэг бизнес ерөөсөө дэлхийд ч баг байхгүй штэ. Тэгээд энэ credibility гэж яриад байгаа энэ итгэл таах чадвар одоо ийм зээлжих чадвар буюу итгэл таах чадвар те. Тэгээд энийг бид нар яг 7-8 жилийн сүүл нөө бизнес хийсэн хугацаагаараа одоо өсгсөн учраас өнөөдрийг ингэж одоо сургууль барих зөвшөөрлийг авч хамтарч чадчихээн. Одоо манай хөрөнгө санхүү босгож өгдөг олон байгууллагууд хамтарч байна. За Монголын бас шилдэг энэ барилгын зураг төсөл угсралтын компаниуд бидэртэй хамтарч байна. Тэгээ би нөгөө баг хамтлантай хэлээд байгаа. За манайхаа 7 жилийн өмнө бид нар 5-аа 3 дахнаа эхлээд тэгээ бид нар нэг хүнийг хуурахгүй, хулигдахгүй нэг юм бизнес хийж явсных. Дээр нь бид нар энэ high pace handling гэдэг энэ брэндүүдийг үүсгэж гаргаж ирж чадсных. Тэгээ энэний хүчинд бид нар энэ төсөл ингэж одоо сайн хамтын ажиллагаа нийлбэр болж байгаа юм шүү гэд. За анхны бас манай бизнесийн баг хамтлал үүсгэхдээ бид нэр одоо сангийн хамт ажиллаж исэн, төрийн банкнд ажиллаж исэн. Тэгтээ бид нар бас нэг эвтэйхэн шиг байсны үр дүнд бид нар анх бизнесээ эхлээл одоо мөнгө зээлүүдийг бизнесээ хийж эхлэхэд л хүмүүс бидэнд итгээд мөнгө өгч исэн. Тэгэхээр ерөөсөө л нөгөө ийм туршлага дээр нэмэх нь яг таны хэлдэг юм итгэл даах чадвар гэдгийг бид нар маш багаас нь эхлүүлээд өдөө болтгол бид нар босгож явсных. За одоо бид нар энэ Neocity төслөө амжилттай энэ жилийн л 400 айлыг бид нар маш жишгээр одоо алдагдaltaйсэн ч хамаахгүй супер хийжээж энэ ч хүн үзэж харж иж болдго юм байна гэсэн брэнд үүсэн шүү гэдгийг бид нар яриад яваад байгаа. Тэгээд нөгөө би энэ тэнд нэг бас хэлмээрийг санагддаг миний нэг үг тэгээ энэтэй холбоотойгоор. За тэр Харвардын бизнес сургууль дээр нэг юм idea, execution, strategy гэх хоёр юм ярьж байгаа. Манайхан болохоор idea байна, мөнгө нь байна. За тэгээд нөгөө санаа байгаа учраас болно гэж боддог. Гэтэл бид гурав одоо нэг супер idea энд ярихад яг хажуу талын байшин дээр тэрийг хүмүүс ярьж байдаг гэж байгаа. Тэгэхээр хийх нь чухал. Хийх гэхээр ямар хүчин зүйл байна вэ гэхээр нөгөө ресурс нь байна уу? Тэгээ хамгийн гол нь ресурс, тэгээ нөөц нөгөө талент нь байна уу? Idea тэр талент одоо ресурс нь зэрэг байж хийхгүй бол ихэнх нь idea байлаагаа болно гэж боддог. Тэгээд ажилдаггүй. Тэгэхээр би нөгөө залуучуудад юу гэж хэлмээр байдаг вэ гэхээр сургууль төгсөөд хамгийн мундаг чадвартай хүмүүсийн доор очиод туслахын жолооч чамаахгүй хийгээд ажилд орооч. Энэ хотгоогийн жолооч болооч. Юмыг сурж аваач. Тэгээд тэнд хүний ноу-хау сурж аваад хүнээс цалин аваад энэ бизнесийг ингэж хийдэг мэн гэдгийг ойлгоод туршлагатай болж хийхгүй бол одоогийн сошиалын инфлюенсерүүд залуучуудад ямар буруу үйлдэл дагавар өгöd байна уу гэхээр баг сургууль сурж байхдаа бизнесийг төгсөнгүүтээ бизнесийг одоо стартап хийгээд алаадаг гэдэг. Нөө idea чухал биш тийм чинь туршлага байна. Хүнтэй хамтрахад нөгөө таны хэлээд байгаа тэр нөгөө network effect гэж юм байна. Тэгээ network effect чинь зөвхөн Монгол биш юм байна. Дэлхийн нийтээрээ энэ харилцаа холбоогоор дамжиж нэг хүнээр нэг хүнийг дамжиж одоо рефер хийжээж за энэ хүнтэй хамтарч болно шүү гэжээж нөгөө итгэлцэж явд юм. Тэгэхээр нөгөө залуучуудыг бол би аль болох хамгийн багадаа 5 жил 10 жил ажил туршлага хөрөмтүүлж ээж тэр бизнес гэдэг хүнээс одоо хөрөнгө оруулалт авах хүний өмнө өөрийг хариуцлах юм хийгээч. Тэгэхгүй бол нөгөө ерөөсөө миний өнөөдрийн юмыг үзэнгүүт яг л тэр багаас нь явсаар хагаад нэг баг багаар ингээд хөрөнгөлөөсаар хагаад бид нар өнөөдөр энийг хийх
боломжийг авч байгаа байхгүй. Тэрнээс би одоо хүн болгонд хамт олонтой ярьж байгаа. Бид нар 3 жилийн өмнө найзуудаа Neosity хийж чадахгүй байсан юм биш үү? 5 жилийн өмнө 7 жилийн өмнө болцоогүй байсан юм байна. Бид нар яг одоо чухал үед дээрээ өмнөх бидний үүсгэсэн value чинь л энийг хийх боломжийг бидэрт өгж ийна л гэж хэлээд байгаа. Тэгээ таны дээр итгэл даах гэдэг дээр нэмээд яг бидэнд тохиолдож байгаа кейс учраас нэмээд хэлчлээ. Тэгээ би бас өөрөө бизнесмен учраас туршлагаа суулцсан. Ялангуяа стартапуудын тухай. Үнэхээр туршлага хэрэгжүүлэх чадвар эдрийг бол номноос олж авч болдоггүй байхгүй. Тэгээ залуу хүмүүсийн нэг том алдаад байгаа хийргээд байгаа нэг зүйл бол ном уншсан байдаг. Тэгээ номныг үргэлжлүүлээд өөрөө энэ өрөөндөө суугаад хийгээд тахлаар болно гэж боддог. Тэгээ мэдээж болно. Гэхдээ өөрийн туршлагаар, өөрийн алдаан дээр өөрийн насыг зарж иж 60 хүрж ухаарна шүү дээ. Тэрийг товчлох хамгийн сайн арга бол тэр туршлагыг тэр туршлагатай хүмүүсийн одоо зүйрлж хэлбэл шүлэнд чанагдчихэж олж авдаг. Тэгэхээр ажилд орох хамгийн чухал зүйл бол жишээл миний хувьд бол их олзуурах хүчтэй зүйл. Би энийг хэд хэдэн лекцэн дээр ярьдیں۔ Нэгдүгээрт сайн удирдагчийг олж харах хэрэгтэй. Өөрөөр сайн удирдагчийг дагах хэрэгтэй. Тэр хүн яаж явж байгааг. За хоёрдугаарх нь сайн хамт олныг олж харах хэрэгтэй. За мэдээж хэрэг мэдлэг чадвар бол байна. Тэгэхээр нэ зоосны нөгөө тал واخгүй. Тийм учраас яг түрүүний хэлдэг үнэн л дээ. Эхний 5 жил бол сайн удирдагчтай сайн толны донд ажиллаж үзэх хэрэгтэй, амьдарч үзэх хэрэгтэй, тэр соёлыг мэдрэх хэрэгтэй, хүмүүс яаж ажилтгийг ойлгох хэрэгтэй, өөрөөр ухаарах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр ухаан л хоёр өөр. Ухаан бол одоо англиар бол intellect, smart гэж ярьдаг. Ухаарл бол илүү wise болно гэж хэлдэг нэг ухаан. Өөрөөр ухаарл бол амьдралыг ойлгох. Smart ухаантай байх бол одоо онол номыг ойлгох. Энэ хоёр өөр зүйл байхгүй. Мэдээж хэрэг хүн ухаантай хүн өөрөө яваад өөрөө ойлгож болно. Гэхдээ 100 хүнээс нэг нь байхгүй. Нөгөө нэг зүйл итгэл дах чадвар дээр нэг зүйл хэлэхэд хичнээн мэдлэгтэй чадвартай одоо найдвартай итгэл даасан ч гэсэн хорвоо бол асуудлаар баян. Өөрөөр эрсдэл бол үргэлж байна. Магадгүй гараад явж итэл нэг нь одоо жишээл газар хөдлөөд офис нурж болно. Эсвэл нэг муу хүнтэй таарад юм алдаж болно. Эрсдэл бол үргэлж байна. Тийм учраас эрсдлээ чимжих хэрэгтэй. Боломжооч олж харах хэрэгтэй. За эрсдлээ багасгахын тулд эрсдэл таах хамтрагчид партнеруудтай байх хэрэгтэй, нөөцтэй байх хэрэгтэй. Тэрийгээ бас хэрэглэгчтэй ил тод хэлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл би бүхнийг чадна гэж бол хурхан шиг болж болохгүй. Биднэрт ийм эрсдлүүд байгаа гэдгийг бас хэлэх хэрэгтэй. Тэрэн дээр ч гэсэн хэрэглэгчид боддог. Гэх мэтлэн мэдээж олон зүйлүүд бий. Дүгнэлт хэлэхэд бол бидний өнөөдрийн Neosity бол монголчуудын амьдралын чанарыг дайшлуулахын тулд барилга, одоо ногоон, тэгээд дээрэс нь боловсрал, тэгээд чадвартай хүмүүс хамтарч ажиллаад, хамтарч юм хийгээд ингээд шийдээд явж байгаа л иж үрэн одоо төсөл байхгүй юу. Тэгээд шинэ Монгол сургуулиас төгсөж байгаа залуучууд бас энийг санаачилж байгаа. Би бол энэ бол тохиолдол биш гэж бодож байгаа. Яг бол би галаа багштай хэд удаа уулзаж ярьж исэн. Чухамдаа мөрөөдөлтөй хүн боломж хайдаг. Тэгээ итгэл дааж байгаа хүмүүс хамтардаг. Итгэл бол түрүүний хэлдэг холбоосыг үүсгэдэг тий. Гэх мэтчлэн бүх юм гинж уруулаар явж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл учир шалтгаан гэж монголчууд ярьдаг тий. Энэ учир шалтгааны холбоос бол үргэлж байдаг байна. Та сайн нөгөө сайн удирдагчийг олж харах хэрэгтэй, сайн хамт олныг таних, сайн хамтрагчийг бас тий олж харах, таних гэдээ ярьж байна л та. Тэгээд энэ барилгын төсөл бол маш олон ийм гүйцэтгэгч компаниуд тий одоо маш олон компани ингээ энд орж ирж ажиллаж байгаа. Тэгэхээр танай яг нөгөө гол хамтрагч бол Delta Construction байгаа шүү дээ. Тэгээ энэ бас хамтрлын тухай сонсоод анх их олзуурч байсан. Яаж ингэж одоо хамтарч чадсан юм болоо гэд сайн хамтрагчийг яаж олж харав, яаж хамтрал үүсгэв тэр талаараа нэг хуваалцсан бол. Тэг яг бид нар ч нөгөө яг удаа хэлж байгаа нөгөө сул талаа тодорхойлох хэрэгтэй. Ирлээ торлоо. Манай сул тал ялчгүй бид нар өмнө барилга урьж исэн түүхгүй. Тэгэл нодлон намар хөрөнгө усахгүй хүмүүстэй уулзал яхаа. За гоё юм байна. Миний дүү чи одоо өмнө хэдэн барилга барьсан бэлээ гэхээр анхныхаа барьж үзээгүй гэл ингээл Цусрын машин барьж ийсэн. Тий. Байраа засчихсан, баркетаа сольжсэн гэлтэй нэвтэй. Тэгээд маш олон үе шаттайгаар бид нар ингээд
суралцаад тэгээд юу анханасаа их олон газар би ярьсан бэхээр алднаа, угаасаа алдна ойлгомжтой. Гэхдээ хэдий ч нэ сайн судал, сайн төлөвлөнө бид нар бага алдна. Хэдий ч нэ сайн хүмүүстэй хамтран бага алдна. Яаж ч хамгийн суперээр баг үрдүүлээ супер хийсэн. Би өөрөө туршлахгүй учраас жилийн дараа Twitch-аар тэрэн дээр одоо тэгсэн байсан бол гэж угаасаа бодлоо. Тэр бол угаасаа одоо бизнес юм бол одоо зарчим угаасаа л тийм болно. Гэхдээ сайнуудтай хамтрал бага алдна. За Delta-гийн хувьд бол бид нар анх ингээд 4-5 блокийг зэрэг эхэлнэ. Тэгээ нэгэн дээр нь орж ажиллаж чагаа урилга тавиад тэгээд нөгөө мөрөөдлөө яриад ийм үе шаттайгаар ингэж хэрэгжүүлнэ. Бид нар одоо Улаанбаатарын ийм асуудлуудыг шийднэ нэ тэргээд. Тэгээ манай захиур захирал биднэрт өөрөө санал тавьсан. За нааба би одоо Монголын хамгийн олон том төслүүдийг хэрэгжүүлсэн. Тэгээ чиний төсөл бол гоё төслөө надад их таалагдлаа. За тэгээ чамд бол наад мөрөөдлөө биелүүлэхэд чинь би өөрийгөө одоо хэрэг болно гэдгийг үнэхээр мэдрээд байна. За тэгээ төслийг хэрэгжүүлэх чинь нөгөө тооцоолоогүй алдаа дутагдлууд, материалын зөрүү, ажил хүчний одоо хугацаа хоцрох, дутагдах, уялдаа холбоог сайжруулах гэдэг маш олон ийм зүйлс байгаа. Энэ болгон дээр чинь би одоо төслийн менежментийг ч удирдах одоо ажлыг гэсэн саналыг тавиад би тэд бас нэлээд бас судалж байгаа юм. Захиртайгаас хэлцээрэй гэж яг энэ хүн сайн хүн үү, муу хүн үү, энэ хүн одоо яриад байгаа нь үнэн үү? Мэргэжлийн хүмүүсийг хооронд нь уялдаа холбоо хийх тэр төслийн хяналт болон менежмент их чухал юм байна. Одоо том төслүүд бол гадны баг авдаг болцсон. Одоо шүтээсийн профессоруудын одоо нэгтгсэн багийг авдаг болсон ч гэдэг юм уу. Ийм зүйл их ярьсан. Тэгээ нөгөө талдаа дахиад нөгөө ихтгэл даах чадвар нөгөө захиур захирал маань өмнө нь одоо хийсэн төслүүд нь одоо дампуу муу байсан бол бүтэхгүй гарна гэж би нийлэхгүй. Гэтэл энэ хүний хийсэн төслүүд одоо хамгийн сүүлийн тэр Токио таун гэх чинь ковидын үеэр дотор нь өөрөө байрч амьдарч байгаа хийцэн. Тэгээ тэрний байрны чанар засал бол одоо үнэхээр одоо сайн тэгээд за тгий гэлдэгсэн таны хэлдэг яг л нөгөө гинжин харуу гэдэг шиг. Бас яг хуу тийм storytelling-тэй сонирхолтой юм хэлэхэд манай ээж захиурын аав хоёр Эрдэнэтбат хоёр юм харангаа хүмүүс би нэг танд юм бэл. Тэгээ ээж надад 2-3 жилийн өмнө яриа. За би гавьяат барилгач Эрдэнэтбаттай уулзлаа. Захиургээ мундаг хүн байгаа юм байна. Бид хоёр хүүгээ танилцуулъя, найзлуулъя гэж ярьлаа. Хоёр хоорондоо холбогдгээд. Тэгээ хоёр эрэгтэй хүн чинь тэгэж нэг амар шууд холбогдохгүй шүү дээ. Ээжийнхээ үгийг биелүүлээд уцыг аваад яриад сайн байна уу? Манай ээж Эрдэнэчим гэдэг хүн Эрдэнэт доктортой одоо найзууд юм байна. Чи өвтөрийн хоорондоо танилцж гэж байна. Хоёлоо яаж танилцах вэ гэсэн чи тэгээ тэгж байгаа дулыг л хайчиж байгаа бит 2 жилийн өмнө. Тэгснээ саяхаа яг нөгөө ажлын шаардлагаар бит 2 танилцаад ингээд хамтраад явж байгаа. Тэгээ захиур маань нөгөө үндсэн тэр барилгыг хугацаанд оруулах эрсдэлгүй байх бүх ажлуудад хариуцсан явж байгаа. Би бол нөгөө илүү стратеги, концепт, маркетинг, хөрөнгө оруулалт хийдэг. Тэгээд нөгөө талуудын шинэ Монгол одоо экономик зэрлэг бусад байгууллагуудын хамтын ажиллагаа тэр чиглэлээрээ ажиллаад. Манай хүн бол за чи бараа материал нийлүүлэлт бол мөнгөө дастахгүй бол би чанартай байшаа оруулна гэж тэгж байгаа. Тэгээд одоо би тэрийг чинь найдвартай нийлүүлж байгаа чи барин шүү гэх. Тэгэхээр айгүй бас их гоё хамтрал болоод явж байгаа гэж үзэж байгаа. Тэгээд сонирхолтой хэлэхэд Tokyo Town би тэндээс 5 жилийн өмнө байр авч ирсэн ахында. Тэгтээ яг чиний ярьж ирснээр торгуул тавина гэдэг заалтыг гэрээнд нь оруулсан. Тэгэд өгдөг заа гэд. Тэгээд тэр гэрээнд оруулж ирсэн. Зүгээр тэр нийтлэг бас юмгүй мэдхгүй. Торгуул тавина гэд үнэхээр заалт байсан. Тэгээд сайн тал нь санаачилж оруулсан байх юм шүү дээ. Тийм. Сайн тал нь бол яг цагтаа оруулсан. Яг нэг юу гэх юм да нэг жижиг сажиг улсын комиссидраас хамаарад эдгонх оцорсон. Гэхдээ тэрийг бас бүгд мэдээлж ийсэн. Тийм учраас цагтаа орсон. Тэгээд би бол мэднэ л дээ энэ компанийг. Тэгээд ерөн зүгээр нэмээд хэлэхэд бол энэ бүх ажил бол өөрөө их нарийн одоо юу гэх юм те хоорондоо уялдаа холбоотой учир шалтгаантай зүйлүүд багхгүй. Энэ бол зөвхөн нэг гоё идэ биш. Төрөний хэлдэг яг үг багхгүй Наранбаат захирлын. Энэ бол гоё идэгээс гадна их зөв хэрэгжүүлж ирсэн зөв туршлагуудын уялдаа холбооснууд. Тийм учраас энийг бас манай залуучууд олж харах хэрэгтэй. Гоё идийг дангаараа амьдрахгүй. Гоё идийг хэрэгжүүлэхийн тулд өөрөө итгэл даах чадвартай байх хэрэгтэй. Өөрөө тэрийг бас хөгжүүлэх, хэрэгжүүлэх арга замаа олсон байх хэрэгтэй. Тэрний тулд юу хэрэгтэй? Маш сайн хамтрагчаад хэрэгтэй шүү дээ. Яг гэвэл өөрт нь дутж байгаа зүйл юу? Туршлага. Өөрт нь дутж байгаа зүйл, бусад салбарын мэдлэг мэрэгжил. Тэр бүгдийг нөхөх хэрэгтэй. Тэгэхээр тэрийг багаас хийн. Нэг үсрээд бундаг төсөл хийхгүй шүү дээ. Энэ чинь 10 жилийн туршлага байхгүй. Өөр бизнес байж болно, өөр газар ажиллаж яж болно. Гэхдээ л тэр чинь
бүрдүүлээд байгаа байхгүй юу. Ингээл эн чинь цаашаа явна. Миний ойлгож байгаагаар бол одоо энэ хотхныг хэрвээ сайн байгуулад энэ нь сайн явчвал дараагийн төсөл нь бол энээсээ том болгол явна шүү дээ. Эн чинь бол нөгөө хэлцэхэд бол хамгийн гол нь бизнесийн капитал байхгүй юу. Эн чинь өөрөөр хэлбэл бусад бүх боломжийг, бусад хүнийг, бусад олон зүйлийг өөртөө татчих байгаа юм. Итгэл заах чадвар бол татах хүч байхгүй юу. Тийм учраас энэ татах хүч нэгсэл үйл Наранбат захиралд одоо байрны үн 10 сая төгрөг 100 сая төгрөгөө өгч ийсэн бол дараа нь том банкуд бол тэрбум төгрөгөө өгч шүү дээ. Энэ чинь итгэл даах чадвар. Энэ зөвхөн одоо эд хөрөнгөөр хэмжигдэхгүй. Орчин үед бол бүгдээрээ л одоо барилга барьж чадна, бүгдээрээ л юм хийж чадна, ганцхан юугаар өрсөлдөх вэ? Мэдээж хэрэг эдгээр өрсөлдөн, хэрэгжүүлэх чадвараар өрсөлдөн. Тэрнийх нь ард бол нөгөө туршлага итгэл даах чадвар байгаа. Сүүлийн үед одоо нөгөө хүмүүс амьдралын чанар гэж их ярьдаг болчих тий. Одоо Улаанбаатарчуудын хувьд бол их амьдралын чанар таагрууд доогуур байна гэдэг. Тэгээд ер нь ярилцлагын ихэнх гэсэн та хэлжсэндээ төгжрэлтэй ингэдэг тэгдэг гэх. Амьдралын чанарт маш олон талын юмнууд нөлөөлөд байна тий. Тэр энийг одоо Neos City төсөл жишээ нь яаж хангаж байна? За ямар ч байсан сургуулийг барьчиж байна. За юу барилга нь бол одоо лид стандартыг хангасан гэх нэг ногоон одоо хүн ингээ амьдрахад маш тухтай. Өөр юу ямар одоо шийдлүүд байгаа лээ. Яг нөгөө амьдралын чанар хүн амьдрахад юу ирдэг гэж усаагаар заагаар нь чанартай нусыг нь бид нар фильтр тавиад шийдчихин. За хүссэн одоо чанартай байшин гэ 8 балын газар хөлтөн төсвөртэй байшин гэ бариад өгчин хажууд нь сургуулна. Тэглээгээд тэр чи өглөөрөө орох гарахал болчиход байгаа. Тэгээ сүүлийн үед дэлхийн нийтээр айгүй хүчтэй нэг яригдж байгаа зүйл нь энэ нэг livable community буюу одоо тэндээ амьдрах болцоотой хамт олон гэж ингэ яриад байгаа. Тэр нь бол нөгөө түрүүний инхо захирлын хэлдэг нөгөө байгууллагын соёл гэдэг шиг хотхны орчин суугчдын соёлын асуудал их яригдж байгаа. Тэгээ бид нар дээр бид энэ дээр их тийм олзуурх ууштай их гоё мөрөөдөж байгаа. Тэр нь юу вэ гэхээр буцаад одооны хүүхдүүд бидний багын 80-ад оныхны гараашн дээр тоглож гүйдэг шиг гадаа цагт тоглож байгаад доор 1-2 давхарт өгдөг. Нэгнийхээ айл руу бөөнөрөө орж карантины ус уудаг аман цангаад. Тэгээд нэгнийхээ эцэг эхийн дороод тэр айлынх ээж нь гоё хоол идэг гэд тэдний л байгаад идэг ч гэдэм юм уу те. Тэр буцаад нөгөө байрны найзууд идэг юм үүсэх юм болцоо бүрдэн. Тэгээ бид нэр өнөөдөр ямар болцсон бэ гэхээр нөгөө хүүхдүүд нь тусдаа өөр хоол газар хүрээлдэж сурдаг учраас хажуу байлаа мэдхэ болцсон. Танихаа байцсан. Лифтэнд ороод бид нэр ингээд би энд мэдлж чаддаггүй. Ингээ мэдлмээр байдаг. Би өглөөний мэд гэ мэдлчихээр энэ хүн надаас ингээд юу өрөө солиороод байгаа ингээд те. Бараг өдөөд найх гээд байгаа мөг талд саад байгаа мөгээ бодчих үедээ гээд те. Яг ийм хоёр талаасаа би энтэйгээ мэдлмээр байгаа боловч ингээ мэдлж чадахгүй байгаа нэг юм харилцаа холбоо байгаа даа. Тэгээ тэрийг бид нэр сэргэн бүр юм үе шаттайгаар сэргэн гэж бодож байгаа. Манайх чинь юм одоо жилийн 4 үлрэл 12 сар байнгын юм спорт арга хэмжээ хийдэг юм байгуулга. Тэгээ тэрэн шигээ бид нэр юм хийн гэсэн төлөвлөлтөй байгаа. За тэр label community-гийн олон улсын жишгүүд юу вэ гэхээр тэнд нөгөө бүх насны хүмүүс зориулсан club house-ууд байгаа. Цэцэг тарьдаг, цэцгийн клубийнхан, уулын алхдаг, уулын клубийнхан, йогийн клубийнхан. За тэгэл нөгөө одоо настай хүмүүс хоорондоо шатар хүзрээ тоглолдог хэсэгч гэдэг юм уу. Бүх төрлийн зүйлсийг бий болгоно. Тэгээд хотхны орчин суугчдын соёл сайжрах шалтгаан юу гэхээр миний дээд доод давхар, миний хажуугийн давхарт миний хүүхдийн ангийн хүүхдийн ээж аав хамт амьдрах учраас би тэнд соёлтой амьдрах үр хүлээлж байгаа. Автоматар хүүхдийн төлөө нөгөө хөгжмөө чангалаад орилоод авахгүй, төчгнүүлээд авахгүй, гадаа тамигдтаа шүлсээд авахгүй ч гэдэг юм уу. Иймэрхүү наацхан хэрэглээг бид нар нэг дор сургуультайгаа байснаар үүсэх болцоотой. Тэгээд бид нэмэх нь ямар зүйлийг хий гэж бодож байгаа гэхээр нөгөө property management компаниг бол тусдан бид нар маш сайн ажиллуулна. Сөөхийг бол бид нар хяналтын болон дуу хоолойгоо өргөх, саналаа хүргэх гэдэг ийм байдлаар байгуулна гэсэн юм бодолтой. Тэгээд манай авч анхны 93 онд барилга зогсцсон үед машины үйлдвэрийн барилга өрөө 24 одоо айлтаа 6 давхар байшинд амьдардаг. Байшин тэр чигээр бид нар бие бинийгээ таньдаг. Манай аав байрны дарга. Тэгээ орцондоо хурлаа хийдэг. Би тийм л юмд өссөн юм хөхтэй. Одоо би юу гэж бодоод байгаа гэхээр давхар болгонд нэг юм давхрын даргатай болох гэдэг. 6 айл ингээ бид 6 нэг үл ихэд давхрын даргатай. Тэгээд манайх ч одоо 400 айл 10 давхар 6 орцтой гэхээр нэг 40 давхрын дарга гарах гэдэг. Тэгээд 40 давхрын даргад нэг юм цалинтай 50,000 төгрөгийн цалинтай. Тэрийг нэг жилд нэг 24 сая төгрөг. Тэрийг компаниуд төлж сөөхөн мөнгнөөс биш. Тэгээд тэр чинь нөгөө дарга хийж байгаа хүн чинь нөгөө 100,000 төгрөгийн захиргааны төлбөрөөс 50,000 асуулгах нь шүү дээ. Тэгээд дарга юу их хэвээр ихээр давхрынхаа нөгөө 5 айлаар хаалгыг тогшоод та нар давхрынхаа даргаа сонго.
давхрын дараагаа сонго. Тэгээ сонгохын тулд хоорондоо танилцах шалтгаан үүснэ. Уулзах шалтгаан үүснэ. Дараа нөгөө биенийхээ орж арах шалтгаан үүснэ. Биендээ туслах шалтгаан үүснэ. Өглөө оройдоо биендээ мэддэг шалтгаан үүснэ. За тэгээд тэр давхрыг хооронд нь бид нэр спорт тэмцээн хий гэж мөрөөдөд байгаа. Хооронд нь. За айл олноос нэг хүн оруулж байгаа волейболын баг үрдүүлээ. Зүгээр юм нөхөрсөг волейбол хий. За хэдүүлээ хогоо хам цэвэрлээ. Гаднаа ингээд тэгээ. Тэгээ давхартаа хуралдаа та нар саналаа төвшүүлээ. Давхрын 40 дарга тэр одоо хотхноо яахын ийхийн тэр зарчим үүргэжүүлэх юм аяа гэ. Тэгээ нөгөө ардсан зарчмаар 400 айлын төлөөсөө 40 дарга нь за инхэн зүйтэйгээ шийдвэр гаргачих юм бол бусад тэр 400 айл дагаж мөртгөөс өрөөг байхгүй. Хамгийн энгийн нь манайхан сөөхөн мөнгө төлдөг юм байна. Би 6 сар лагер дээр байсан мөнгө төлөхгүй гэж. Тэгэхээр Японы нэг нийтийн төлөө явдаг нийтэн нөө жижиг цөөнхөө одоо баг хүчээр хүмүүжүүлдэг нэг схем юу гэхээр бид нар шийдсэн чи нана амьдрсан амьдраагүй чиний үүдний довжогч нь хүн цэвэрлсэн бол чи тэрний мөнгөийг өгнө. Манай хотхон email дүрмтэй энэ орчин суугчны дүрмээ тогтоосон. Уучлаарай үнэхээр болохгүй бол одоо та тэр байраа зараа явна ч гэдэг юм уу. Тэгэхээр манайхан нөгөө нэг сул тал нь нөгөө сайн амьдарсан, зөв зүйтэй амьдарсан ямар ч шагнал авахгүй. Одоо дүрм журамгүй амьдарсан нь ийм одоо торгуулгүй нийгэм байгаад байгаа. Тэгэхээр бид нар нөгөө таны хэлсэн бид нар бүх технологи нь байж байгаа. Нөгөө бүх камержуулт, смарт болно, хинэн сөөхийн мөнгө төлсөн төлөөгүй байгаа гэдэг нь байгаа. Тэгээд нөгөө ийм scoring систем Монголд байхгүй учраас нөгөө org гэдэг байдал үүсэдэг. Тэгээд ядахнаа бид нар хотхондоо тэрийг гэхдээ бид тэрийг одоо дүрмлэхгүй хотхондоо санаачлах гаргаад хэдүүлээ нэг юм зөв зүйтэй амьдрах гэдэг нэг пайлот болгоод үзээдх яа. Хогоо аяхгүй яа. Одоо хотхоноо зааварлахгүй яа. Цонхороо тэр сүү мөгөө өрөхгүй тусдаа сүү өргөдөг газараа байлгая. Тэгээ тамхи татдаг цэг дээрээ тамхиад атъя. Нохоо муурны газараа нохоо муураа байлгая гэдгийг л бид нар хүссэн үсээгүй энэ нэг юм төвөгтэй юм шиг харилцаалаа өөртөө орж өөртөө тэнд амьдарч шийдэхгүй бол заста бүтэхгүй харилцаа зүгээр хол бай гэж явах юм бол нөгөө байрны чанар үнцэн хотхны тэр гоё community гэдэг юм алдагдчих гээд байгаа. Тэгэхээр бид нар одоо хүчээр одоо менежментээр ийш одоо орхоо зураг байхгүй энэ property management давхар энэ одоо community орчин суугчдын холбоо гэдэг имийг бид нар масаа ажиллуулаад гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Энэ бол одоо манай нөгөө шинээр үүсгэх гээд байгаа илүү одоо ийм Монголд хэрэгцээтэй ийм гоё үн цэнэ. Тэрнээс иш одоо байрны чанар гэдэг бол одоо юу гэдэг Итали балтаатай юу алтан суултуртай юу одоо тий Япон бидэтэй юу тий ингээл бүх ус гоождаг юм нь одоо ийм амар янжуус нууч гэдэг юм уу. Тэр бол тийм одоо зөвхөн үнд одоо мөнгөөр хэмжигдэх зүйлс нэ. Мөнгөөр хэмжигдэхгүйгээр хүнд нөгөө үнцийн одоо монголчууд дутагдаад байгаа юм өгөх гэдэг хэсэг нь бол түрүүний яриад байгаа тэр одоо соёлтой орчин суугчтай харилцаа холбоо хамтын ажиллагаа гэж бодоод байгаа. За ер нь подкаст маань бас өндөрлөх нэлээд төвөгч байна. Тэгээ Neo City-гээ төслөө нэрлсэн шалтгааныг бас асуумаар байна л да тий. Саяны ингээд тайлбарлсан дээр нэлийн одоо шинэ хэв маяг тий шинэ стандарт юмыг нэлийн шинжилж чинь инновац авчирч чинь тэрнтэй холбоотой нэрлсэн баг тий. Тий тэглгүй яг энэ чинь нийв гэдэг үгийн л неол юм байл л да. Арай орчин үеиг. Тэгтээ орчин одоо бол нео гэдэг үг хэлэхдээ нэг юм одоо жоо орчин үеиг futuristic гэдэг утгаараа хэлнэ. Тэгтээ аль эртний Ром Грекийн үед чинь Neopolis гэж энэ үг хэрэглэгдсэн. Одоо Neopolis биш Neopolis те. Neopolis нь юу гэхээр шинэ хот. Тэгэхээр бид нар нэг юм жоохон финтеклэг жоохон орчин үеиг нэг юм шинэ жишг хотыг бий болгочихъя гэсэн тийм мөрөөдөлтэй. Тэгээд бидний хөрш одоо ирээдүйд баригдах төсөл хотхоо оруулаад бас ижил төстэй концепттэй одоо ногоон барилгын одоо гэрчлэгээтэй ч гэдэг юм ингээ үүсвэл бид нар одоо нэг хотхоныг хот гэдэг city гэдэг нэр эхлүүлж байгаа ч гэсэн бид нартай хамтраад иргэн тойрныхан байна бас нэг юм Улаанбаатар хотын нэг юм үлгэр жишээ шин нэг юм хэсэг дид хот болох болов гэсэн юм мөрөөдөлтэйгээр нэрийг сонгож гисэн. За та хоёрын дунд нэг асуулт тавьчих. Ер нь одоо ингээд та хоёр хоёулаа одоо энтерпренер хүн шүү дээ тий. Тэг ингээ алдаж оноод явж явах тий одоо бизнесийн нэг хэсэг нь амжилттай болоод нөгөө хэсэг нь дампуураад гэдэг чим ингээд явж явах үед та хоёр нь тэг яг ямар зөв тогтол одоо олж анзаарсан бэ? Ер нь тухайн бизнес амжилттай тогтвортой цаашаага явхад юу чухал байд юм бэ гэсэн нэг тийм зөв тогтолч гэх юм уу? Тэр нь юу байсан бэ? Олж анзаарсан. Яг нэг зүйл өмнөх ярианаас би бас дүгнээд саналаа нэмэхэд. Наранбат Сахирал маань барилга бариаг хүн байна.
Энэ ярианаас. Энэ хүн бол community буюу хотхон байгуулж байгаа. Өөрөөр зөвхөн байшин биш. Өнийг бол Монголд орчуулахдаа community гэдэг үгийг бүл гэж орчуулдаг. Нэг гэр бүл гэдэг нь нэг гэр дотор хүмүүсийг гэр бүл гэдэг хууч үг нь те. Яг түүнтэй адилхан бүл гэж яриад байдаг. Зөгийн бол нэг бүл байдаг те. Одоо дотор нь 50,000 зөгөөч гэдэг юм уу. Яг түүнтэй адилхан одоо энэ бол зөвхөн барилга биш. Одоо сургууль нь хоорондоо харьцаа, соёл нь бүл хэрхэн байгуулах вэ? Хамтын амьдралаа яаж хөгжүүлэх вэ гэдэг асуулт. Тэгээ эндээс бол үзэгчдэд бас нэг зүйлийг анзаараасаа гэж хүсч хэлэхэд маш олон зүйлийг бидэд хуваарь шийдэж болно. Жишээлбэл өрөөгөө би гоё засч болно. Гоё байшин тавьж болно. Одоо түрүүний хэлдгээр суултуураа алт болгож болно. Одоо обойгоо гоё хээтэй болгож болно. Энэ бол хувь хүний ижил. Гэтэл хүний амьдралын чанарын одоо хамгийн гол үзүүлэлтүүд бол энээс гадна байдаг. Хүүхэд чинь годамжинд гараад ямар агаараар амьсгалах юм. Аюулгүй юу, тоош шороотой юу, машина таан тавих уу, сургууль нь хаана байх уу гэж. Тэгээ дараагийн төвшин бол энэ бүлийн төвшөнд шийдэж байгаа. Тэгээ бүлийн төвшин тэрвээ бид нар шийдээд соёлтой энийг ойлгодог болвол Улаанбаатар хотынхаа төвшөнд, улсынхаа төвшөнд шийднэ. Тэгээ өнөөдөр бид нар эргээд харахад бол нэг зүйлийг онцолж хараасаа гэж бодож байна. Хүн болгон байшин доторхоо засна гэж зүтгэхэд байгаа. Байшингаас гаднах бүх зүйл нь баг эзэнгүй. Чухамдаа бидний өнөөдөр зовж байгаа төгжрөл, утаа, бохирдол энэ бүх юм бол нөгөө дараагийн төвшингийн буюу хамтаараа шийдэх зүйлсүүд байхгүй. Тэрийг шийдэх соёл, тэрийг шийдэх арга барил, технологид бид нар суралцах хэрэгтэй. Тэгээ тэрийг бол дараагийн алхамд орж байгаа нь жишээлбэл неосити төсөл юм байна гэж би хувьдаа ойлгож байгаа. Энэ бол хамтын амьдралаа хөгжүүлэх замаар амьдралын чанараа сайжруулах нэ. Зөвхөн одоо өөрийнхөө хувийг бодоод обойгоо гоё болгох биш. Байшингаа гоё болгох биш. За тийм зүйл. За яг гоо бизнес эрхэлж ирсэн хүний хувьд хэлэхэд түрүүний асуултанд эргээд харахад мэдээж бизнес бол үргэлж алдаатай оноотой байдаг. Гэхдээ яагаад тийм хүмүүс алдааг муу зүйл гэж ойлгоод байдаг вэ? Яагаад гэвэл шин газар шин зүйл хийгээд төрүүлээд явж байгаа хүн бол яг аялагчтай адилхан. Үргэлж зөв замаар явахгүй шүү дээ. Нэг явж итл шавар таарлт, нэг явж итл гол таарлтна. Тэр уулыг чиглээ явж итл наана нэг том гол таарлтаа тэр тойрох хэрэгтэй болно. Шал өөр юм хийх хэрэгтэй болно. Энэ бол алдаа биш. Энэ бол хийх ёстой ажил байхгүй. Зүгээр сургалт. Тэрийг алдаа гэж ойлгоод буцвал алдаа болдог. Энэ бол зүгээр сургамж юм байна. Би дараагийн удаа өөрөөр явах хэрэгтэй юм байна. Дараагийн удаа өөр арга хэрэглэх хэрэгтэй байна гэдэг ингээд цаашаа явал өөр хэрэг. Тэгэхээр энэ бизнест бол миний ойлгож байгаагаар бол алдаа амжилт хоёр үргэлж хосолт юм аа. Алдаа бол бизнесмен хүний туулах ёстой зам. Өөрөөр хэлбэл би нэг лекцэнд ийм шог үг хэлтiin. Бурхан одоо нэг дэлгүүрт орохлоор хуучин тийм байсан шүү дээ. Гуй авахын тулд хүзүү дагуулж өгдөг тийм. Тэр шиг бурхан бол амжилтыг үргэлж одоо 10 алдаатай хамт багцлж өгдөг. Хэрвээ та 10 алдааг нь авахгүй гэвэл та амжилтыг авахгүй. Тэгэхээр гашуун үнэн бол юу гэхээр хэрвээ та амжилтыг хүсчихвэл 10 алдааг нь хамт авах хэрэгтэй. Тэгээд тэрийг бүрээд тэрийг шийдээд явах хэрэгтэй. Яг энийг ойлгоод энэ дундуур төвчээртэй явж чадах нь бол маш чухал. Энийг давахын тулд түрүүний хэлдэг одоо мөрөөдөл хэрэгтэй. Энийг давж чадах мөрөөдөл хэрэгтэй, итгэл үнэмшил хэрэгтэй, сахилга бат хэрэгтэй, мэдлэг хэрэгтэй, чадвар хэрэгтэй. Гэхдээ мэдээж тэр бүгдийг замдаа олж болдог. Тэгээд миний нөгөө ярих дуртай үг байдیں۔ Замд гарах цагт зам тод харагддаг гэж. Гэртээ бид нар юу ч ярьж болно, гоё төлөвлөж болно, олон ном уншиж болно, мундаг гоё вебинар, семинарт сууж болно. Яг амьдралд замд гарахлаар маш их алдаа гардаг, өөр байдаг. Тэгээ тэрнээсээ сураад цаашаа явдаг. Тэгэхээр энтерпренeur хүний зорилго бол аялагчтай адилхан үргэлж урагшаа явна, үргэлж бүдэрнэ, үргэлж унана, гэхдээ босно. Тэгээ эргээд харахад маш хол явсан байдаг. Тэр нь л тэр хүний жаргал, амьдралын хэв загвар байхгүй. Түүнээс алдаа гаргах гэж байхгүй. Тэгэхээр энийг бол алдаа гэдгийг сөрөг утгаар ойлгох хэрэггүй. Энэ бол гарцаагүй байдаг зүйл, өвөл хүйтэн байдаг гэдэгтэй адилхан алдаа бол бас бодит зүйл, өгдөл байхгүй.
би муу учраас алдаа гаргаад байгаа юм биш. Би сул учраас гаргаад байгаа юм биш. Мэдээж гаргаж байгаа. Гэхдээ мөн чанар нь бол алдаа бол байгалийн зүйл. Шинээр явж байгаа, шинэ газар явж байгаа хүний гарцаагүй туулах зам. Би тэгж ойлгох. Тэгээ энэ бол тасралтгүй ингэж явах чадвар бол одоо бизнесмэнд хамгийн чухал зүйл байд юм байна л гэдгийг би олж харсан. Мэдээж олон зүйл бий. Гэхдээ энийг нь одоо онцлж хэлмээр санагдлаа. Таны хувьд одоо тасралтгүй ингээ бизнес хийгээд явхад мэдээж дунд нь ингээ бэрхшээлүүд зөндөө байгаа. Тэдгээрийг одоо даван туулах тэр хувийн арга барилаасаа хуваалцах юм бол бас нэлийн тийм дайчин хүн байгаад байгаа. Тийм нөгөө энэхүү зөвчлөө саний хэлдэг алдаа бол угаасаа байнгийн. Тэгээ бид нар нэг олон гоё төслүүд гаргаад байгаа. Цаана хэрэгжээгүй дампуурцсан бас зөндөө төслүүд байгаа. Тэр айдианыхаа төвшөндөө тестэн дээрээ дампуурцсан ч гэдэг юм уу те. Нэг юм бэрхшээл гэдэг зүйл одоо байдаг. Айгу хэцүү санагдах. Айгу том юм одоо даваа уул. Тэгээд давхаар их гоё. Тэгээд олон юм ингээл даваад ахаар сүүлдээ манай хамт олон ч гэсэн юм хатсууж байгаа бид нар тэрэнд баяртай байдаг. За хамгийн энгийн эхнийг гэх юм бол анх бид нар ингээл газ төгөг гэж байгуулаад олон зуун хүнтэй хурал хийн, тайлангийнхаа хурлаа ингээл 17 онд сандраалт те хэцүү байсан. За хайпийн анхны софт лонч гээл энэхүү захирал иржсэн бид нар нэг 19 онд ч нөө WeChat, Alipay гээл мөрөөдөл ингээл тэрний өмнө ингээл нойр өгөхгүй амар хэцүү байсан. За тэгэл анхны IP бол надад асар хэцүү байсан. Пүү яана тэгээд босхгүй бол нүдний улаа гэж энэ чинь амар хэцүү байхгүй. Тэгээд энэ ардын gaavь гэдэг хүн ямар их хаттай 5 компани IP хийсэн яаж хийдэг вэ гэж бодлоо тий. Тэгэл даваа гарсан. За дараа нөгөө IP хийчингүүтээ дахиад нөгөө сендиг ховцоо хийж мөнгөшөөтэй хурал ингээд гэсэн. Эхний хурлаас амар хэцүү байсан. Нөгөө жижиг ховцоо хийсвэр чинь агаа игээр чинь алчих гад амар асуулт асуугаал. Тэгэл ер нь их хэцүү санагддаг боловч яаж хийж байгаа л даваад гардаг. Тэгээ тэр нь сүүлдээ манай хамт олонцсон гоё ингээд бэлтгэдэг эхэлж байгаа. За бид нэр тэгэл тухайн үед амар хэцүү санагддаг даваа гарчдаг. Даваа гарсны дараа нөөдөх мэн их гайгүй боломжил харагддаг штэ гэдэг шиг. Тэгэхээр нөгөө бас нэг 7-8 жилийн нөгөө хамт олонтойгоо хамт бизнес хийсэн туршлага байгаа учраас бид нарт айгүй их бэрхшээлүүд гарч ирж байсан. Дөрөвний хэлдгээр одоо нөгөө их үүрэг хариуцлага хүлээсэн учраас бид нар яаж хийж байгаа л одоо ухаан зарцуулаад арга чарга сэтгэл те ингээд шийдчихэл тэ энтэй болохгүй ингэчил та энэ өөрөөсөө гарц боломж бол олвс байж тэгээ тэрийг хүн нөгөө хайж олох ёстой. Тэгээ бидний бас нэг бодол нь ялгаатай нь бид нөгөө юм бэлэн амар хэлбэр хөрөнгө оруулалтыг босгоод тэрийг амар хэлбэр зарцуулаад явгаа. Дандаа анханасаа маш олон жижиг хөрөнгө оруулагч нараас бид нар хөрөнгө босгоцсон учраас тэр хүмүүсийн итгэлийг алдахгүй ажиллаа хийх ёстой гэдэг чинь амар том үүрэг хариуцлага. Тэгээ тэр том нөгөө хүмүүсээс мөнгө босгохыг хэрэгжүүлэх ёстой үүрэг хариуцлага чинь бид нарыг тэгэж нойргүй ажиллуу, шахсаа бүтцэнгүй ажиллаж нөгөө ажил нь бодогдчихэж тэгээд нөгөө туулсан бэрхшээлийг давах хүч өгжээж тэгээд тэрийг сүүлдээ даваад харахаар бас гайгүй л эсэмдэ гэж бодож харагдах. Тэгээд тэрийг зөвхөн би биш байхгүй. Тэр нөгөө яанда гэдэг мэдрэмж чи ерөөсөө одоо хамт олноороо хүлээж ийсэн. Тэгээ эргээл тэр 3 жилийн өмнөх 5 жил 8 жилийн өмнөх тэр хүнд хэцүү байсныг одоо бодохоор бол бас гайгүй ээжтэй гэд. Тэгэхээр ирээдүйд дахиад биднэрт яг тийм яанда гэсэн одоо чаленжууд бэрхшээлүүд тулгарна. Тэгээ бид бол бас нэг юм бэрхшээлийг даван туулах те одоо нөгөө ганцаараа шоглуулаад бах хүчээ нэгтгэж гэдэг юм хоорондоо зөвшөлтсөж зөв зүйтэй зүйл гарцыг олох гэдэг юм. Энэ чиглэлээр бид нар бас жижигхэн өөрсдийгөө бас одоо бэлтгэгдээд жижигхэн булчингууд суугаад жижигхэн хамт олонны нэгдэл үсээд ингэ явж байгаа. За тэгэхээр гуруулаа бас сая нэлийн хугацаанд ёс эдийн засгийн талаар ярьлаа, боловсрол амьдралын чанар гэдэг олон сэдвүүдээр ярьлаа тий. Бизнес эрхлэгч байх тухай ч гэсэн ярьлаа. Тэгээд таны одоо хэрэгжүүлж байгаа төслийн ажилд амжилт хүсье. Танаас амжилт хүсье. Хоёулаа бас их дайжгүй хөтлөөд явчлаа гэж бодож байна. Нэг зүйл юм. Энэ одоо манай Наранбат сахирдын тухай 1-р сард манай дугаарт гарч ирсэн юм байна тий. Таны стратегич гэж үг байсан. Тэгээ эндээс стратегич гэдэг үгийг бол бас манай уншигчид үзэгчд анхаараасаа гэж бодож байгаа. Энэ юу вэ гэсэн үг л за энгийнээр хэлбэл алсын хараатай гэхдээ алхам болохмоор явж чадвар гэсэн үг шүү дээ. Тэгээд одоо манай сэтгүүл дээр бол ийм бизнесмэнүүдийн тухай гарч байгаа. Тэгээд энэ сэтгүүлийн маань Баатар бас өнөөдрийн нэвтрүүлэгт орж байгаа. Тэгээд
Би бол энэ сэтгүүлийг хийхдээ нэг зүйлийг хүсэж ийсэн. Юу гэвэл бизнес эрхлэгч болгон өөрөө одоо энгийнээр хэлбэл ном багхгүй юу. Ганцхан тэрийг цаасан дээр болгосон уу, өгүүлөөрөө бичсэн үү, подкастаар явсан уу, аль сур найз нөхдөдөө ярьж гин үү. Тэрийг анхааралтай ойлгож тэндээс жижиг олон сайхан зүйлийг хүмүүс олж аваасаа гэж хүсэж байгаа юм. Тэгээд өнөөдрийн ярилцлага маань одоо хэдийгээр бид нар барилгын Neocity төслийн тухай ярьж байгаа юм шиг боловч энэ хэлбэрэнд байхгүй. Мөн чанар нь бол Наранбат Сахирлийн явсан замын тухай ярьж байна шүү дээ. Яагаад энэ хүнийг урагш нь юу хөтлөж ийсэн тэр доторх мотор нь яагаад ажиллаад байсан гэдэг л. Тэгэхээр энэ замыг хүмүүс ойлгоод ялангуяа залуучууд бол бас бизнесмен болох ямар сайхан зам байдгийг, бас ямар хэцүү байдгийг, яаж явдгийг гэдэг сургамж аваасаа за гэж хүсэж байна. Тэгээ монголчууд бас үзэгчд маань маш олон зүйлийг бид нар хамтаараа шийдэх хэрэгтэй байна. Маш олон зүйлийг холбогдож шийдэх хэрэгтэй байна. Маш олон зүйлд мэдлэг хэрэгтэй байна, чадвар хэрэгтэй байна. За түүний чинь цөмд нь одоо тэр итгэл даах чадвар гэж чухал юм байд юм байна гэсэн. Энэ олон зүйлийг олж хараад тэгээд бие биенээ ойлголцоод ингээд цаашаа урагшлах Монгол улс улам хөгжих болтугай л гэж бодож байна. За цаг гаргасан тойртоо баярлалаа. За ярилцсан их баярлалаа. За баярлалаа. Тэгээ подкастын description хэсэгт Neocity төслийн талаарх мэдээллийг оруулах болно. Тэгээ бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа.